Самбургийн богийн. За 2 жилийн өмнө болохоор яг Японд анх ирээд Наританы сонгоцны бодлого хүртэл одоо юу болох талаар яриасан байгаа. Өнөөдөр тэрний үргэлжлэлийг Японд яг ирсний дараах эхний 7 хоногт болдог процессын тухай ярих гэж бодож байна. Тэгэхээр одоо 4 сарын эсрэгээрээс хүүхдүүд их ирж байгаа. Тэгээд яг хоо танил талтай энэ тосоод авах усууд нь яг хоо энэ процессыг бүгд болчих. Болоогүй ганцаараа хийх гэж байгаа ч юм уу тохиолдолд энэ яриаг сонсоод аваад ихтэйж магадгүй гэдгээс ярьж байгаа маа. За тэгээд ерөнхийдөө бол нэг 6 сэдв байх шиг байна. Эхлээд дүүрүүдээр хийх бүртгэлийн тухай яриа. Тэгээд тэрний дараа тамга яаж хийх вэ гэдэг яриа. Тэгээд шуудан банкны данс нээлэх тухай. Тэгээд Японд байрны тухай, гар утасны тухай, цагийн ажлын тухай товч базаа нэг иймэрхүү зүйл дээр анхаарсан дээрээс яг ирээд явж байна. За тэгээд эхний ээлжинд Куякшо гэж байдаг. Куякшо Шиякшо гэж байгаа. Тэгээд энэ нь болохоор ерөнхийдөө дүүргийн захиргааны газар гэсэн юм. Дүүрэг одоо аймаг бол одоо тэр аймгийнхаа тэр нэг хэсэг хотынхаа захиргааны газар гэсэн. За тэгээд энэ болохоор гадаад иргэний үнэлгээ авч чад өөрийнхөө хаягаа бол мэдж байгаа. Тэгээ хаягн дээр энэ бүртгэлээ хийх гэсэн үг. Энийг Японд ирсний дараа 2-7 хоног төр хийх хэрэгтэй байдаг. За тэгээд тэрний дараа нь болохоор тэрнтэй зөвхөн Хоккиншо гэж өгж байгаа. Хоккиншо нь болохоор Хоккумин Кенко Хоккин гэдэг бүх ард түмний эрүүл мэндийн даатгалын тийм систем байдаг. Энэ нь болохоор Японд байгаа бүх хүмүүс 6 сараас дээш байх бүх хүмүүс ерөөсөө энэ даатгалд орсон байх ёстой. Энэ даатгалын оюутнууд бол нэг сарын 1500-1600 yen орчим болно. Тэгээд энэний хөнгөлөлт нь болохоор эмнэлэгт очиод үзүүлсэн тохиолдолд ерөөсөө 30%-ийн төлбөрийг гарсан төлбөрийн 30%-ийг нь өөрөө төлнө гэсэн юм хөнгөлөлт юм байна. Тэгээд нэг Японы яг гадуур зарж байгаа юм болохоор нэлээд үйлчлэлийн сул тийм юмнууд байдаг байгаа. Тэгээд яг жоохон хүндхэн хянаад тусчдаг ч юм уу ямар нэгэн үзэн тохиолдолд юм эмнэлэгт очиод үзүүлээд эмчид үзүүлээд тэгээд эмчийн бичиг аваад ийм авчид үнийн төмний хувьд ч гэсэн хамаагүй хямд болт юм байна. Тэгэхээр энэ даатгалтаа заавал ороорой. Бас авахгүй ч юм гэж байна. Тэгээд даатгалынхаа тэр мөнгийг бас яс төлөөд яваарай гэж заахья. За тэгээд дүүрэг дээр хаягаа бүртгүүлчлээ. Тэгээд даатгалаа авчлаа. За хаягийн хувьд гэхдээ яг тогтоогүй төл байх хаягч байсан гэсэн 2-7 хоног төр бүртгүүлэх хэрэгтэй гэдэг учраас бүртгүүлчээрээ дараа нь хаягч өөр дүүрэг рүү солигддог ч юм уу тэр тохиолдол дахиад дүүргээс энэ дүүргээс А дүүргээс гарч ин Б дүүрэгт орж ин гэсэн бүртгэл хийгдэл юм гэдэг болчдөг байгаа. Тэгэхээр эхний ээлжинд 2-7 хоногийн дотор заавал нэг хаяг бүртгүүлээрэй. За тэгээд дараа нь тамга Японд их тамга их хэрэглэдэг байгаа. Тэгээд тамгыг инкан гэж хэлдэг, ханко гэж хэлдэг. Тэгээд Google тэгэхээр тамга хийдэг газрууд гараад ирнэ. Тэгээд тамгын газар очиод өөрийнхөө бичиг баримтыг үзүүлээд энэ нэртийг хэлмээр байна. Тэгэхээр нэгээс 2 хоногт гаргаад өгнө. Тэгээд үнийн хувьд бол 1500 yen-ээс хэлж байна тийм. Үнэтэй тамганууд бол нэг 3-4-5000 тамганууд ч байгаа. За тэгээд тамгатай боллоо хаягаа бүртгүүллээ. Тэгэнгүүт Японд шуудан банк гэдэг газар данс нээлгэн. Энэ данс тэгээд шуудан банкнаас гадна өөр янз бүрийн том нэг 5-6 том банкнууд байна. Гэхдээ эдгээр болохоор дөнгөж Японд ирсэн хүний болохоор хүнд данс нээлгдэг байгаа. Доор 6 сар хүлээх хэрэгтэй байгаа. Тийм болохоор эхний 6 сар болохоор Юучо буюу шуудан банк дээр данстай явна гэсэн юм байна. За тэгээд дансаа нээлгчлээ. За энэ дансаа нээлгээд тамгатай боллоо. Хоккиншотой боллоо. Хаягийн бүртгэлийг хийлгэжлээ. Энэ хүн бол ямар нэгэн гэрээ хийхэд бол асуудалгүй болж байна. Байрны гэрээний хийж чадна, гар утасны гэрээ хийж чадна. Цагийн ажил дээр хийсэн орчин ч гэсэн ерөнхийдөө ямар ч асуудал болно гэсэн. За тэгээ байрны хувьд бол дөнгөж Японд ирсэн дараа шууд авах боломжтой газар гэх юм бол мэдээд зочид буудал байна. Зочид буудлын хувьд бол нэг хүний нэг өдрийн 5000 yen орчимтай байна Токиод. За тэгээд капсул хотел гэдэргээ зүгээр юм баг юм шургаад ороод унтсан жижигхэн буудлууд болохоор 2000 yen 3000 yen гээд байгаа. Тэгээд хэдэн 5000 yen орчим. Тэгээд жоохон урт хугацаатай дотоогоос нэг сар 2 сар байна. Weekly mansion гэж байрнууд байна. Энэ дээр бас гэрээ явах хэрэгтэй. Гэхдээ гэрээнийхэн шалгуур нь харьцангуй байгуу 1-2 хоног метр гэрээгээд орчих боломжтой байрнууд байна. Энэ нь болохоор
мэдээж буудлаасаа арай их хямдхан. Гэхдээ жирийн байрнуудыг бол арай жаахан үнэтэй тийм байрнууд байна. Тэгээд энэ дөнгөж ирээд байргүй байгаа тохиолдолд тэгэхээр нэг виклийн маш 7 хоног сар байгаад бас зүгээр ээж магадгүй зүгээр сонголт байна. За тэгээд дараа нь мэдээж маш апартмент гэдэг байрнууд байгаа. Тийм тэгээд энэ байшин газрууд нь болохоор заавал тэр байрны эзэн юм уу оюут хөрөнгөний компанитай гэрээ хийж орохоор байрнууд байгаа. Тэгээд Токиод нэг ялангуяа Токиод нэг төвөгтэй тал нэг гадаадаас дөнгөж ирсэн улсуудад оюутнуудад жаахан энэ байрны эзэнд байр зээлдэггүй төвөгтэй тал байгаа. Тэгээд тэр үйл хөдлөлийн газруудаар явж байгаа хэдөө байр зээлдэг хүмүүс гэж байгаа. Тэднийг онлоод орох иймэрхүү процедур болно. За тэгээд тэрнээс гадна Токио сүүлийн жилүүд амир ихсэж байгаа share house гэдэг байрнууд байна. За энэ нь болохоор үний хувьд болохоор нэг байрны 3-4 share хийгээд амьдснаас арай жоохон үнэтэй болно. Гэхдээ нэг хүний юм жижигхэн өрөөтэй нэг сарын 50,000 yen ч юм уу те нэг Монгол мөнгөөр нэг сая 100 орчим мянган төгрөгөөр байр өөрийн гэсэн өрөөтэй тэгээд дундаа галтайгаа идрээ дундаа хэрэглэх иймэрхүү байшингууд угаалны өрөөтэй те. Тэгээд иймэрхүү байшингууд нь болохоор бас хайцангуу ороход гэрээ хийхэд бол амар байдаг. Тэгээд эхлээд нөгөө толгой мөнгө гэж Японд гаргадаг. Толгой мөнгөнөөс байхгүй байрнууд бас илбэг байдаг ийм сонголт байна. За тэгээд бас Японы хүмүүстэй цуг амьдрах боломжтой болох учраас яг хэл сурч байгаа. Тэгээд найс нөхд байхгүй ганцаараа амьдрах чадвартай share house-аас зүгээр сонголт гэж магадгүй. За тэгээд дотор байр сургуулиуд дотор байртай сургуулиудаас байна. Дотор байрны хувьд бол яг үнэн нас харьцангуй гайгүй хям share house-аас чүчүүд хям юм уу яг байртаасаа болно л та жоохон мэдээж магадгүй. За тэгээд давуу тал бол мэдээ сургуулиас ойрхон байх магадлал өндөр. За тэгээд сул тал нь хэм бол жоохон хуучин байх магадлалтай share house гэдэг юм бол. За байрны хувьд иймэрхүү байдаг байгаа. За тэгээд гар утас гэж байна. Гар утасны хувьд болохоор гадаад иргэний үнэмлэх паспорт тэгээд банкны карт даатгалын дэвтэр эдгээр ч байх юм бол гар утасны гэрээ хийж болно. За тэгээд тийм насны өрөөний хүүхд болохоор ээж аав асан чамгаалагч нь энэ хүүхдийн гэрээ айлхуу сургуулийн багш нар энэ хүүхдийн гэрээ хийж болно гэсэн бичиг цогт нь гаргуулж өгдөг байгаа. Тэгээд гэрээ хийж болно. За тэгээд гар утасны хувьд гэх юм бол Японы 3 том бүрэн телефоны компани байна. AU гэж байна, SoftBank гэж байна, Docomo гэж байна. Ерөнхийдөө бол яг нэг тийм аль нь ч орсон гэсэн, эднээс нь ч орсон чанарын ялгаа байхгүй. За тэгээд Японд гар утасны хувьд гэх юм бол суур план гэж байдаг. Тэр нь одоо ямар ч одоо үнгүй ирэхгүй план бол 980 yen-ээс эхлээд за тэгээд 5 минут үнгүй ярил 1600 700 ч гэдэг юм те. Тэр нь хязгааргүй байх юм бол 2500 yen-ээс эхлээд тэрэн дээр нэмэх нь хэрэгжилж байгаа датаны хэмжээгээсээ ахуулаад одоо ингээд нэмэгдээд явна гэсэн тийм планууд байдаг. Тэгээд тэрэн дээр нэмэх нь гар утас нөгөө лизингээр авна. Яг нэг дор төлөөд авсан ч болно л да. Лизингээр авах юм бол нэг сард 2000 yen, 3000 yen нэмэгдээд явдаг байна. Тэгэхээр нэг сартаа нэг 7000 yen-ээс нэг 10000 yen-ийн хооронд болох байх. Тэгээд хүүхдүүд анх ирчээд нөгөө шууд үнэтэй хөтснүүд гэрээ хийгээд авчдаг. Тэгэхээр бас дээрээс нь интернетийн хаягхыг явуу их гигата хийждэг ч юм уу тийм. Тэгээ явахараас нэг сар 30,000 15,000 20,000 yen гараа явчихдаг шүү дээ. Тэгээд хэрэг өөрөө гар утастай бол SIM картаас дангаар нь гэрээ хийгээд авах боломжтой байдаг. Тэгэхээр тэрэн дээр бас яхан болгоомжтой хангаараа хамгийн гол нь сард яг хэдэн төгрөг гарахын гэрээгээ цуцсан тохиолдолд чамд хэдэн төгрөг ингээд дараа нь үүсэж явах юм бэ гэсэн юмыг заавал асууж агараа тэгжиж гэрээгээ хийгээрэй. За тэгээд цагийн ажлын хувьд гэх юм бол ерөөдөө хоёр төрөл байгаад байгаа. Тэгээд нэг нь болохоор хакинг ажил буюу хүмүүсийг өөр компани руу илгээдэг тийм цагийн ажлууд байна. Тэр компани хакинг ажил гэдэг газар бүртгүүлчээр яадаг. Одоо жишээлбэл буудлын цэвэрлэгээ байдаг ч юм уу одоо рестораны зөөгч мөгчдөр ийм ажлууд хийдэг. Нэг Аз зочид буудлын дээр ажиллагаалаа гэхээр тэр өөрийн чинь тэр Аз зочид буудлын руу ингээд илгээчдэг тийм компани байдаг. Ийм компаниуд яг ажилгүй байх үе ихэн гараад ирдэг тийм асуудал байдаг. Нөгөөх нь болохоор жишээлбэл нэг ресторан ч юм уу жижиг дэлгүүрүүд шууд өөрийн чинь ажилд авчих тохиолдол байдаг. Энэ хоёр хэлбэртэй байгаад байгаа. Тэгээд
цахим мөнгөний хувьд бас ерөнхийдөө бараг ялгаагүй. Тийм Токио бол 1000-ын хацаагаас эхэлж байна. Тэгээд ерөнхийдөө Токиод бол цагийн ажлууд бол маш илбэг байдаг. Гол шалгуур нь ерөнхийдөө бол хэл. Тэгэхээр нэг гар хажийн 4-р хүрээд рүү ямар ч асуудалгүй тэнцээд явахаа гадуур явж байгаа гэсэн дэлгүүрүүд дээр цагийн ажил хүн аавна гэдэг одоо арбайд бошууч гэдэг бичсэн байдаг. Тийм газар руу ороод би одоо ийм оюутан байгаамаа яаж тавих гэсэн ихээр цаг тоглоод тэр ярилцаад ерөнхийдөө бол авчдаг тийм л юм байгаа. Тэгэхээр хэлээ их сайн сураад ирвэл их зүгээр дээ. Тэгээд интернетээр бас арбайдо гэж хайх юм бол янз бүрийн сайтнууд гарч ирнэ. Байдор гэдэг том сайт байдаг. Тийм сайтнуудад одоо яг өөрийн амьдарч байгаа газрын иргэн тойронд ямар цагийн ажлуудын бүх хаяг нэр утастай гараад ирнэ. Тийшээ утастай цагийн ажлын ажлыг өгсөн юм аа гэхээр дуудаад ингээд ажилдаа явчихдаг юм аа. За нэг иймэрхүү үү? Нас нэг юм байна. Аха. Тийм бусад банкн дээр болохоор 6 сарын юучоогоос бусад жодон банкнаас бусад банк болохоор 6 сар хүлээж шаардлагатай. Тэгээд юучоо дотроо ч гэсэн 6 сарын дотор шууд картаар гүйцэж болдог гэсэн үү? Банкн дээр очиад гүйцэтгэх хийдэг байна шүү. За ингэж хэд боллоо. За тэгээд дараагийн зүйлсээр уулзъя. Баярлалаа.